表格хоёр бас л адилхан утгатай. Маягт хүснэгт дөрвөн хичээлтэй бол адилхан. За, 申请签证需要填写гэнэ. За, 申请гэдэг нь өргөдөл гэсэн үг те. 签证гэхлээр визийг хэлж байгаа. Тэгэхээр виза хүсэхдээ өргөдөл өгөхдөө шаардлагатай 填写бүглэн бичих шаардлагатай. Юу бичих вэ гэхээр 一份нэгэн 详细的表格илүү дэлгэрэнгүй нарийн хүснэгтийг бол бөглөж бичих шаардлагатай. За, тэр 表格гийн内容агуулганд нь 包括 багтаасан 个人信息 хувь хүний мэдээлэл болон 旅行计划 аяллаа төлөвлөгөө 包括 багтаасан байд юм аа, багтсан байдаг юм аа гэнэ. 他花了2个小时 тэр 2 цагийг зарцуулж иж сая нэгэн 把这份复杂的表格填写完гэнэ. За, энэ нэг 复杂的нарийн төвхтэй, тэ маш төвхтэй хүснэгтийг бүглэн бичиж дуусгалаа. Цай гэдэг нь сая нэгэн буюу удаж байгаа санаа хэлж байгаа те. Цай зүү нөгөө ялгааг сураа дээр цай зүү хоёрын ялгааг нь дөрмийн хэлсэн байгаа. Тэрийг хичээлээс үзээрэй. 中间还出了 дунд нь тэ тэр явцад нь 还出了 бас гарсан. 好几次 нэлээд хэдэн удаа 错误 алдаа гарсан гэнэ. 公司要求 за, компани 要求 шаардаж байгаа. 所有员工 бүхий л ажилчид 每周 7 хоног болгон 周 гэдэг чинь 7 хоног хэлж байгаа. 周1, 周2, 周3 гэдэг тоолдог те. Тэгэхээр 每周 7 хоног бүр 提交 өргөн мэдүүлэх, саналаа оруулах гэсэн үг. Тэгэхээр нэгэн 工作汇报表格гэхээр ажлын 汇报гэхээр тайлангийн тэр хүснэгт маягта гаргахыг шаардаж байгаа. Тэрийг одоо тэр хүснэгтээ тайлангийнхаа тэр маягтыг тайлагнах, өргөн мэдүүлэхийг бол шаардаж байгаа компани ажилчин болгоноос. 方便管理层 了解工作进展гэнэ. Тэгэхээр удирдлагын албан тушаалтангууд цэн гэхээр тэр давхаргийнхан буюу удирдлагын албан тушаалтангууд ажлын тэр явцыг ойлгоход ямар нэгний талаар сайн ойлголттой байх гэдгийг 了解 гэж хэлдэгтэй. Ойлгоход илүү дөхөм хэлбэр болдго юм аа гэнэ. За, ойлгох гэд их олон анз байгаа. Тэрийг бас ойлгох 了解, 理解 тэрийг ялгааг нь тайлбарлсан байгаа. Ялгааг сурах хичээлээс үзээрэй. 这个表格可以在官网上下载гэнэ. За, энэ нэг хүснэгтийг болно. 官网гэдэг нь болохоор вебсайтыг хэлж байгаа. Вебсайтн дээрээс 下载гэхлээр одоо татаж аваарай. Татаж авчвал болно. 填好之后 бүглэж дуусгасныхаа дараа тэрний дараа энэний дараа д гэдгийн эртний хэллэг тийм ээ. Үйлгүүнээс хав орохлоор тухайн үйлэг бүрэн гүйцэд дуусдаг. Тэгэхээр бүглэж бичиж дуусныхаа дараа фасун дав явуулах илгээх хэрэгтэй шүү. 指定的邮箱гэнэ. За, 指定的гэхэлэр яг тэр заасан, товлсон имэйл хаяг руу фасун дав явуулчих юм бол 就可以了. Тэгээд л болчихно гэнэ. За, өнөөдөр үзсүг 表格